Улаанбаатар хот болоод аймгийн төвүүдэд ялгаагүй гэр хороолол байх. Тэгээд гэр хорооллууд бол ингээд төр зур хүмүүс орон сууц ортлоо байж байгаамаа. Тэгээд дараа нь үхэж байгаамаа гэдэг ийм ойлголтоо бид нэр 100 гаруй жил болцсон. Тэгэхээр энэ бол худлаа юм байна. Гэр хороол байж л байна. Бүгдэрингээ наваач чаддгаа өндөр байшинд оруулна гэдэг эдийн засгийн хувьд ч хэцүү, нөгөө талаас хүмүүс бас хашаандаа ингээд амьдрах сонирхолтой өсөндөө хүчилж болох. За тийм болохоор гэр хороолол бол ийм нэг ад үзэгдсэн төр зуурын тэгээ мөнгөтэй болохоор байранд оруулах гэж байгаа гэсэн юм биш юм байна. Гэр хороол бол байнга байна. Улаанбаатарт аймгийн төвөд. Тийм болохоор гэр хороолол орхигдоод хөрөнгө оруулалтаас орхигдоод идгийг нь залруулах, гэр хороол руу хөрөнгө оруулалтыг хуваарлах, тэгээд гэр хорооллын дид бүтцийг дэмжих, хашаандаа дудааны шийдэлтэй ийм шийдлүүдийг дэмжих, ийм бодлогын үзэл баримтлал дээр санаа нэгдэж байгаа гишүүд ийм албан бус лобби группийг байгуулж байгаа. Тэгэхээр одоо нөгөө талдаа бол гэр хороол бол ерөөсөө угаасаа бүтэхгүй ингээд байж байгаа л энэ чинь орос уцуулна гэдэг юу байна. Хүндэтгэж үзнэ. Гэхдээ эн чинь Монголын дүүх уламжлал хүмүүсийн ахуй амьдрал хүсэл сонирхол учраас байна гэдэг нөгөө тал дээр бодлогын одоо сөргөж тавих ийм одоо бүлэг гэсэн үг. Тэгэхээр энэ бол үжил бодлын мэтгэлцээн дээр тэгээд зохистой шийдлүүд нь гаргаад явах бах. Түүний төлөө л ажиллана гэсэн үг.